Сайн байцгаана уу? Математик мянга бодлогын 10 дугаар хэсгийн 1-р бодлого. F-ний x-с хамаарсан функц нь ax-тэй нэмэх нь b хэлбэртэй. За тэгвэл f функц нь f(x) функцээс хамаарсан нь 16x-тэй нэмэх нь 40-тэй тэнцүү юм. За эндээс x нь бодит тоо байх гэж байх үеийн a, b-ийн бүх боломжит утгыг олоорой гэж. За эндээс одоо бид анхлан одоо хоцрогдолтой хүүхдийн хувьд бол тайлбарлая. За 1-р нь энэ давхар функцийн тухай. Бид давхар функцийн тухай 11-р ангид үзсэн. 11-р ангид давхар функцийг хэрхэн судалсныг нэг сэргийг харчээ. За тэгэхээр энэ давхар функцийг төсөөлөхийн тулд дараах жишээг өгч байна. Үзье. За d функц энэний олон лог бол 1 2 3 4. E функц энэ олон лог бол a b c d. K олон лог бол альфа, бета, гамма, сигма. Бодит тооны дэд олон лог ба E функц нь D тодорхойлогдох мууж дээр E утгыг авдаг. G функц нь E тодорхойлогдох мууж дээр K утгын мужийг авдаг гэсэн ийм зүйл өгсөн. За ингээд энд өгсөн. За тэгээд энийхээ хамаарлыг бичсэн байна. F функцийн D тод 1 ба 2 тодорхойлогдох мууж 1 ба 2 гэсэн утга дээр ижилхэн A гэсэн утгын мужтай байна. 3 гэсэн тодорхойлогдох мууж дээр B гэсэн утгын мужтай, 4 гэсэн тодорхойлогдох мууж дээр C гэсэн утгын мужтай байна. G функц A, B гэсэн хоёр тодорхойлогдох мууж дээр бета гэсэн нэг утгын мужтай, C, D гэсэн хоёр тодорхойлогдох мууж дээр гамма гэсэн нэг утгын мужтай байгаа. За эндээс ингээд харах юм бол F функцийн 1 2 гэсэн энэ тодорхойлогдох мууж нь A гэсэн утгын мууж авч хахад F функцийн утгын мууж нь G функцийн тодорхойлогдох мууж болоод тэн дээр бета гэсэн утгыг авч байна. За F функцийн 3 гэсэн тодорхойлогдох мууж дээр B гэсэн утгын мууж авч байгаа бол G функц нь B гэсэн тодорхойлох мууж дээр мөн адилхан бета гэсэн утгын мууж авч байгаа. За энэ 4 C гэсэн тодорхойлох мууж дээр 4 гэсэн тодорхойлох мууж дээр C гэсэн утгын мууж авч байхад G функц маань C гэсэн утгын мууж дээр гамма гэсэн тодорхойлох утгын мууж авч байна. Тэгээ ингээ хараад ирэхээр F функцийн тодорхойлох мууж гарсан утгын мууж G функцийн утгын мууж болох юм бол тэнд ингээд дамнаад гамма утга гарч ирэх гэсэн нэг ийм утгатай. За ингээд өөрснөө уншина. За тэгэхээр эндээс харах юм бол нэгнийх нь үр дүн нь нөгөөхийнх нь утгын мууж болоод энэ үр дүн буюу энэ функцийн дүргээд бид нар 10 дугаар ангид үзсэн байгаа шүү дээ. За тэгэхээр энэ харгалзуунуудаас ингээд харах юм бол дунд нь энийг нэгтгэхэд ингээд харчих юм нэг чинь 1 2 3 чинь бүгдээрээ бета гэсэн энэ K олонлогийн бета гэсэн элементтэй 4 нь D олонлогийн 4 гэсэн энэ чинь K олонлогийн гамма дээр чинь. Тэгвэл энэ хамаарлыг ер нь давхар функц гэж ойлгох юм байна. За тэгэхээр давхар функц гэдэг нь юу гэсэн үг вэ? Одоо хамгийн гол юм нь F функц D тодорхойлогдох мууж дээр E утгын мууж авна. G функц нь E гэсэн утгын мууж дээр K гэсэн E гэсэн тодорхойлогдох мууж дээр K гэсэн утгын мужийг авах нь. Тэгвэл F функц нь D олонлогийн X элементүүд E олонлогийн Fx элементийг харгалзуулдаг. Одоо энийг тухай ярьж байна шүү дээ. Харин G функцийн E олонлогийн Fx гэсэн элементэд K олонлогийн G одоо Fx элементийг харгалзуулдаг гэвэл D олонлог дээр тодорхойлогдсон K олонлогоос утга авдаг шинэ функцийг үүсгэж тодорхойлж болох юм байна. За энэ үйл ажиллагааг бол давхар функц гэж ойлгох юм байна. За давхар функцийн шинж чанар юу юм бэ гэхээр энэ дор дүгнэлтэд байна. За энэ дээр за тэгэхээр бид нар юу мэдчих хэвтэй юм бэ гэхээр давхар функцийн дүрм нь юу гэхээр F-ийн дүр нь G-ийн тодорхойлогдох мужийн дэд олон лог байна гэж байна шүү дээ. F функцийн дүр гэдэг чинь нөгөө
утгын мужийг хэлж байгаа. Y-ийг хэлж байгаа. Тэр нь G-ийг нь тодорхойлдог мож. Тийм бол Y тэнцүү G от fx давхар пункт тодорхойлогдож болно. За Y тэнцүү G f от x давхар пунктын тодорхойлогдох мож нь f-ийн тодорхойлогдох мож d-тэй адил байх ба түүний утгын мож нь d-гийн утгын мож k олонлогтой адил байна. Харин энэ давхар пунктын дүр нь G-гийн утгын мож k-гийн дэд олонлог болно гэсэн. За тэгэхээр давхар пунктын тухай бид нар ийм зүйл үзсэн байна. Одоо бодит тоо. За тэгээ амьдрал дээр ингэ сургалт явуулж бодитын тухай хүүхдүүд бол бас маш их дахин эргэлзэж асуудаг. За тэгвэл одоо ингэ Google-с ингэ хараад эцэх юм бол бодит тоо гэдэг нь real numbers юм байна. Тийм ээ? Тоон шулуун дээр байрлуулж болдог бүх тоонуудыг хэлэх юм байна. За тэгээ R гэсэн үсгээр тэмдэглэм нь энэ үсэг нь ямар утгатай юм гэхээр за би одоо багш нь англиэл муу уншна. Рамосу багш нь зөв уншиж мэдэхгүй байна. За тэгээ бодит тооны олонлог нь оновчтой тоо. Оновчтой тоо гэхээр арчснаар тоо байна. Болон оновчгүй тоо гэхээр эр арчснаар тоонуудын нэгдэл юм аа гэж. За тэгвэл бодит тооны үндсэн тэмдэглэгээ. За англиэр бүх бодит тоо олонлог гэж таарах нь байна. Энэ R бол бүх бодит тоо олонлог. За R нэмэх гэхээр бүх эерэг бодит тоо олонлог. X-ний тэгээс их бүх. За бүх сөрөг тоон бодит олонлог. Тийм ээ. За R0 ингэх юм бол тэгээс бүх хязгааргүй эерэг тоо олно гэсэн юм байдаг юм байна. За тэгээд энэ X нар бүх бодит тоо гэсэн утгатай харьяалагдах тэмдэг болж таарх юм байна. За бодит тооны ангилал ба бүтцийн тэмдэглэгээ гэж байна. Тэгэхээр чи нөө эерэг тооноос сөрөг тоо бүгд орно гэсэн шүү дээ. Тэгэхээр натурал тоо тийм ээ. Z нь болохоор бүхэл тоо, Q болох дээр арчнаар тоо тэр бүгдээрээ бодит тоонд харьяалагдах нь. Бүхэл тоо гэхээр эерэг ба сөрөг тоонууд, натурал тоо гэхээр эерэг тоо. За энэ боцгой хэлбэртэй бичигт нь эр арчснаар гэхээр одоо нөгөө язгууртай тоонууд болж таархт үйлдэггүй аргатын боцгой үйлдэггүй. Үйлдэг болох нь өөрөх нь шүү дээ. Завсрын тэмдэглэгээ та бүхэн эрт бэлдэж байгаа учраас ингээд. За энэ талаар нэг. За яг хаалттай завсар гэж. Энэ бол X нь A-тай тэнцүү буюу түүнээс их, B-тэй тэнцүү буюу түүнээс бага. Тэгэхээр A, B цэгүүд өөрснөө орно. Нээлттэй завсар гэхээр энэ захын A, B цэгүүд орохгүй хагас нээлттэй завсар гэж байна. Тэгэхээр энэ A бол орно, B бол орохгүй. Төгсгөлгүй завсар гэж. Тэгэхээр бүх бодит тоо олонлог буюу R болж таарх нь шүү дээ. За энэ дүрслэх яах вэ? Энийг та мэднэ. Тэгэхээр бодит тоо гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр сөрөг төгсгөлгүйгээс эрэг нэм төгсгөлгүй өөрчлөх бүх арчснаар ба эр арчснаар тоонууд ордог байх юм шүү дээ. Тэгээд за тэрийг яг унших бол. За ингээд одоо бодлого руугаа ороход ингээд чи энэ бодлого энэ математикийн бодлого уншиж чадж ойлгосноо найдаж чинь тэгэхээр энийг бас жоохон дэлгэрэнгүй тайлбарлаа. Одоо бид давхар пункт сэрхий яаж бодод гэж жоохон дунд сургууль дээр хичээл дээр үзчихсэн учраас энийг жоохон дэлгэрүүлэн тайлбарлчвал бидний өнөөдрийн бодлого бол маш их амархан юм болно. За жишээ нь энэ эерэг тэнцүү fx пункт, эерэг тэнцүү gx пункт, шугам пункт гэдэг чинь. Шугам пункт гэхээр x-ийн x нөгөө хувьсгч нь нэг зэрэгтэй байна гэсэн үг. За тэгээд ийм пункт байгаа юм гэсэн чинь энэ пунктсээр f пункт болох дээр i0 гэсэн тодорхойлогдох мууч дээр тэгээс бага утгах юм уу жоох нь g пункт нь 0 гэсэн утгах дээр тэгээс их эерэг утгах юм уу аавна гэсэн ийм нөхцөлөд байгаа юм. За эерэг тэнцүү fx ба g эерэг тэнцүү gx пунктыг олон. За f hx
самарсан G-тэй тэнцүү байх Y тэнцүү HX функц болсон. Энэ хоёрыг тэнцүү байлгах энэ утгыг болох гэж байна гэсэн. За хэрхэн яаж бодох вэ? Тэгэхээр энэ HX гэсэн X-с самарсан H функц бол F-а G2 функцүүдийн донд холбоос л байна гэж энгийнээр ойлгож болох юм байна шүү дээ. Тийм ээ? Тэгж ойлгож байна. За шугам функц нь G-ийн хэлбэртэй байд. Тэгэхээр бид нар AB коэффициентууд нь хэдий тэнцүү байхыг олох хэрэгтэй болох юм байна. За ингээд болохдоо нөгөө давхар функцээр энэ нөхцөл өгсөн шүү дээ. Энэ хоёр функцүүд тэнцүү байна. Тэнцүү чанартай функцүүд гэдэг утсан. Ийм тул одоо энэ AX-ийн шугам функцийн энэ утгынхаа X-ийн оронд одоо энэ Fx-ийг орлуулсан. За Fx-ийн оронд дараа нь Fx функц маань өөрөө шугам функц AX дээр нэмэх нь Bx хэлбэртэй учраас инглээ. За нэмэх нь B, энэ B байна. За одоо тэгээд энд бид нэр хаалт задлаа. За хаалт задлаад ирэхлээр А-г-та үржүүлээд А-гийн квадрат X нэмэх нь AB нэмэх нь B ийм хэлбэртэй болчихлоо энэ функц. За адилхан тэнцүү функцийн тодорхойлт ёсоор бүх X-ийн хувьд энэ хоёр хоорондоо тэнцүү байх ёстой гэж. За тэгээд тооцоо хийхэд тулд хэлбэрчлээд X-ийг нь тэг эсвэл нэгтэй тэнцүү гэж үзэх нь. За тэгэхээр энэ хэсэг бол X нь тэг үед бодох нь байна. Тэгэхээр X нь тэг үед юу болох юм гэхээр энэ хэсэг тэг болчихно. Энэ X-с хамаараагүй сул гишүүд учраас AB дээр нэмэх нь B гарлаа. Энэний оронд тэгийг орлуулчихлаар тэгээс хасах нь 8 гэсэн үг. За ингээд энэ хэлбэр гараад ирсэн. Одоо хоёрдугаарх нь эдгээрийг нэгтэй тэнцвэлсэн. За X нь нэгтэй тэнцүү үед юу болох юм бэ гэхээр A квадратыг бүрчих нь 1 энд энийг бүрчих нь 1 энэ энд 9-ийг бүрчих нь 1 болж байна. За тэгээ энэ хоёр дахь тэгштгэл маань ингэж гарч ирсэн байх. Одоо за нэгдүгээр тэгштэглээс өөр А, Б дээр нэмэх нь B чинь сөрөг 8-тай тэнцүү гэсэн учраас бид нар хоёрдугаар тэгштгэл энэний оронд бид энд сөрөг 8-ыг орлуулсан. За ингээд энэ сөрөг 8 тэгштгэлийн нөгөө талд тэмдгээр эсрэгээр гарч ирэх учраас туслаа. Энэ тэгштгэл бол ингээд эндээс бол одоо цаашаа шийд олохгүй шийд яг энийг ер нь яг бодох хөвгт нь олъё гэх юм бол B хаалтнаас гаргачих юм бол А дээр нэмэх нь 1 тэнцүү сөрөг 8 гэсэн. Ийм хэлбэрээр бодож болно. Заавал номны хэлбэр бодох албагүй тий. За тэгэхээр одоо эндээс бидэнд ямар тэгштгэл гарч ирсэн гэхлээр энэ маань А квадрат тэнцүү 9 гэсэн хэлбэртэй болж ирсэн. Хоёр дахь тэгштгэл маань энэ хэсэг. За тийм учраас энэ 9-өөс энэ квадрат язгаар гарах нь эрх сөрөг 3 гарч ирсэн. Тэгэхээр А1 үед энэ А2 үед. Тэгэхээр энд А1 үед таргалзах B1 үед энэ А2 таргалзах B2 үед гэж ойлгож болно. Квадрат тэгштгэл бид бодож байгаа учраас. За цаашлаа. За одоо ингээд цаашлах юм бол энэ үед тэгэхээр нөгөө энэ А-гийн оронд энэ нэгдүгээр тэгшгэлдээ оруулж байгаа шүү дээ одоо бол. Тийм ээ. За ийм болгоцсон одоо бүгдээрээ 3 гэсэн утгыгаа энэнд орлуулчихна. За тэгэхээр 3B энэ сөрөг 3-ыг орлуулсан чинь энд сөрөг 3B нэмэх нь B тэнцүү сөрөг 8. Тэгэхээр эндээс бидэнд сөрөг 2B гарна. Сөрөг 2B. За тийм учраас B тэнцүү энэ 4 гарсан. А3 сөрөг 3-д B 4 гарсан. За нэг юм хосцъя. Дараагийн хосцъя. Энэ дээр нөгөө эн чинь 4B болно. Тэгэхээр 4B тэнцүү сөрөг 8.
тэгэхээр B тэнцүү сөрөг 2 гэсэн. Энэ хоёр дахь хос. Тэгэхээр A1 үед B1 дөрөв гарлаа. A2 үед B сөрөг 2 гарлаа. За тэгвэл өгсөн нөхцөл ёсоор F пункт чинь 0 утга дээр 0 тодорхойлох томооч дээр сөрөг утгатай байна. Тул B-ийн сөрөг байна гэсэн иймд энэ ийм болохоор Fx пункт чинь үндсэн энэ хэлбэрт орлуулж байгаа. Дээр байгаа энэ хэлбэрт орлуулж байгаа. Эмэнд энийг орлуулж гаргаж байгаа шүү дээ. Ямар пункт гэсэн. За одоо сөрөг 3-ыг орлуулах юм бол сөрөг 3 дээр чинь 4 дараагийн пункт нь ийм бол. За тэгээд бодлтыг нь өөрснөө хийх гэсэн. Ийм хичээл үзсэн юм бэ. За тэгвэл одоо бидний энэ мянган бодлогын 10 дугаар хэсэг нь 1-р бодлого чи яг энэ аргаар бодлого юм байна. За тэгэхээр функцийн хэлбэр маань y тэнцүү ax-ийн нэмэх нь b гэдэг энэ бол fx функц. Энэ чинь тэгээ шугам функц. Яг шугам функц гэхээр энэ x-ийн нэг зэрэгээс энэ маань нэг зэрэгтэй байгаа. За энэ бол давхар функц юм гэж ийм ойлголттой ойлгогдсон, сэргээсэн. За одоо тэгээд адилтгал тэнцүү функцийн чанар яг гаргахын тулд тэгэхээр давхар функцаа гаргаж байна. Тэгэхээр f x функц чинь ax-тэй нэмэх нь b энэ давхар функц маань ийм хэлбэртэй болно. За энэ x-ийн оронд энэ fx-ийг орлуулсан. Одоо fx маань өөрөө ax-тэй нэмэх нь b хэлбэртэй. За ингээд төрөний адилаар хаалттай задлыг тэгэхээр a квадрат x нэмэх нь ab нэмэх нь b гэсэн ийм үр дүн хүлээж гаргасан байна. Одоо бид юу хийх ёстой юм бэ гэхээр коэффициентуудыг олох хэрэгтэй. Тэгэхээр коэффициентуудыг олохын тулд нэг адилтгал тэнцүү функцүүд энэ юунд маань өөрөө энэ хоёр ийм байх энэ бүх боломжит утгыг олоор гэсэн энэ хоёр тэнцүү функцүүд байгаа учраас бид энэ гаргаж авсан функцээ 16x-тэй нэмэх нь 40-тэй тэнцүү. За одоо тэнцвэсний дараагаар бид нар энэ хувьсгчдын өмнөх коэффициентуудыг олох хэрэгтэй болно. Тэгэхээр маань саяны аргаараа энэ юу чи x-ийн тэнцүү тэв үед x-ийн тэнцүү 1 үед судлаа. За x-ийн тэнцүү тэв үед бидний энэ гаргаж авсан функц юу болох юм бэ гэхээр энэ хэсэг тэв болно. Тэгээ a b-д нэмэх нь b нэмэх нь 16 гэсэн гишүүн бол тэв болно. Ингээд энэ 40. За одоо x нь нэгтэй тэнцүү үед юу болох юм бэ гэдгийг үзье. X нэгтэй тэнцүү үед a квадратыг бүрчгэнийг нэмэх нь ab нэмэх нь b тэнцүү 16 бүрчгэнийг нэмэх нь 40. Одоо бид ямар чанар ашиглах вэ? Нэгдүгээр x нь тэгтэй тэнцүү нөхцөл бид нар энэ нөхцөлийг гаргаад авсан шүү дээ. Тэгэхээр энэ нөхцөл маань энэ дотор байна гэсэн. За энэ дотор байгаа учраас бидний тэгштгэл юу болж таарах юм гэхээр a квадрат дээр нэмэх нь 40 тэнцүү 56. За эндээс энийг бодоод ирэх юм бол за ийм хэлбэртэй болоо. За энийг цааш нь за тэгээд энэ ийм болсон. Одоо эндээс бид нар a квадратаа гаргаж авна. Тэгэхээр a квадрат тэнцүүд нь 56-аас хасах нь 40 болоод за ингээд нэгдүгээр тэгштэглээс бид нар энэ хоёр дахь тэгштэглээс тэгэхээр энэ a квадрат тэнцүү 16. Эндээс маань 16 үлдэн шүү дээ. Ийм болсон. За нэгдүгээр x тэнцүү тэг нөхцөл бид нар a b-д нэмэх нь b тэнцүү энэ маань 40-тэй тэнцүү гэсэн ийм хоёр үр дүн гаргаад авчихсан байна. Одоо эдгээрийг цааш нь ингээ бодох юм бол a квадрат 16 чинь y-с хэрэг 4 гарлаа. Ингэж болсон. Одоо тэгэхээр бид нар энэ a квадрат чинь y-с хэрэг 2 4 гарсан учраас y4 үед нэг тооцъё, сөрөг 4 үед нэг тооцъё. За y4 үед энэ юу болох вэ гэхээр 4 энэний өмнө 4-өөр 4 бэдэр нэмэх нь b тэнцүү 40. За тэгэхээр a1 нь 4 үед y4 үед b нь y8 гэсэн утга гарах юм байна. За харин a2 тэнцүү сөрөг 4 үед
сөрөг 4B нэмэх нь би ингээд энэ чинь сөрөг 3B гарна. Тэгээ эндээс А нь сөрөг 4-д Б нь сөрөг 3-40 гарах юм. Тэгэхээр энд бидэнд ямар нөхцөл үүсэж байна вэ гэхээр А эерэг үед Б эерэг, А сөрөг үед Б сөрөг гарч ийн гэсэн ийм дүгнэлтэнд хүрэх. Одоо тэгээд эндээсээ нөгөө функц илэрхийлэх юм бол эерэг 4-д 4 нэмэх нь 8, сөрөг 4 үед за энд тэрийг биччих юм байна. За хамаарлын функц бичиж байна. Тэгээд энд сөрөг 4 үед сөрөг 3 ийм гарсан. Ийм хоёр боломж дотор гарлаа. За тэгэхээр эн чинь x нь өөрөө бодит тоо гэсэн чинь энэс дахиад өөр боломж дотор бас байж болно гэсэн үг шүү дээ. За одоо саяны хоёр боломж дотохын нөгөө хосмогод үзсэн шүү дээ. X нь А 4 үед B нь эерэг 8 гэсэн. За энэ нь таргалцах функц маань ийм хамааралтай гарч байна. За тэгээд эн чинь нөгөө бид нар өмнөхөд юугаар жоох яг дэлгэрүүлчихэж байгаа шүү. Холбоо хамаардаг болох юм. Y-ийн 8 гэсэн цэгээр батлах. Яг тэгэхээр x төв үед 8 гэх. За x-ийг ямар цэгээр батлах юм бэ гэхээр эн чинь y-ийн төв үед болчих юм бол эн чинь 4x тэнцвэр сөрөг 8 болчихно. Тэгээд энэ цэгээр батлах. За сөрөг 4 үед ямар функц гарсан бэ? За энэ ногооноор гарсан байгаа. За энэ y нь x төв үед y нь сөрөг 3-40 дайрчин гэсэн. За сөрөг 3-40 гэдэг бол 43 тооцоор чинь 10 бүхэлдээ юм болно шүү дээ. Тэгэхээр тэр y-ийг дайрч байгаа утга нь за энд сөрөг 13-аар дайрах нь байна. Y-ийн төв үед энэ бол x нь сөрөг 333 гэсэн баталгаатай тоо гарч байна. Тэгээд энэ чинь нөгөө бодит тоо гэсэн чинь бодит тоонд x-ийн бүх утгад харагдсан. За энэ хоёр функц энэ зүгээр нэмэлт энэ бодлогонд ямар ч хамааралгүй. Гэхдээ энэ хоёр яг ямар үед ижил утгатай байх юм бэ гэхээр энэ хоёр x нь сөрөг 267 гэсэн тодорхойлох томооч дээр хоёулаа y нь мөн сөрөг 267 гэсэн утгыг авч яана гэсэн. За энэ бол огтлолцож байна. За энэ функцийг тэгээд физиктээр холбос тайлбарлах юм бол нөгөө одоо эсрэг чиглэлтэй явж байгаа биед огтлолцох. Гэхдээ энэ дээр бол яг тэгээд авах юм бол энэ x-ийн утга маань сөрөг учраас энэ хугацаанаас хамаарсан функц бол энэ болохгүй. За ингээд манай хичээлийг эхний хэдэн минутыг үнэхээр хоцрогдолтой хүүхдүүд нь сонгож үзээрэй. Яг цаашаа чадах хоцрогдолгүй хүүхдүүд бол тодорхой үсгээс нь өөрөө авч үзээрэй. За ингээд дараагийн хичээл рүү ороод дараагийнх маань энэ тэгш функц өгсөн уг функцийн график дээр ийм цэгүүд оршдог бол энэ утгыг олоорой гэсэн байна. За ингээд бид нар 11 дугаар ангийн тэгш ба сондгоо функцэд хоёр дахь хичээлээр үзэх нэ.